Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бүгд найрамдах Солонгос улсаас бэлтгэлээ. Сэргээгдэх эрчим хүч. Сүүлийн жилүүдэд дэлхий дахина нар салхи гэх мэт байгалийн сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд түлхүү нэвтрүүлэхээр зорж байна. Жишээ нь нарны энерги бол дэлхий дээрх хамгийн элбэг эрчим хүчний нөөц юм. Нарнаас ирэх гэрэл дулаан нь зөвхөн ургамал ногоо ургуулах, цаг агаарын тогтолцоог бүрдүүлэхээс гадна цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх асар их боломжийг бидэнд өгч байдаг. Нарны туяаг эрчим хүч болгож, эрчим хүчээ мөнгө болгож, тэр мөнгөө буцаад тосгоны иргэддээ хуваарилдаг нэгэн сонирхолтой загвар өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсад бодит ажил хэрэг болжээ. Түүнийг нарны гэрлийн орлоготой тосгон гэж нэрлэж байна. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар 2030 он гэхэд 2500 гаруй нарны гэрлийн орлоготой тосгон байгуулахад зорилт дэвшүүлээд байна. Зөвхөн 2026 онд л гэхэд 700 гаруй тосгоныг сонгон төслийг эхлүүлэхэд төлөвлөгөө гарч байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид бүгд найрамдах Солонгос улс яагаад ийм хөтөлбөр эхлүүлв? Нарны гэрлийн орлоготой тосгоны онцлог, оршин суугчдад өгөх үр ашигын талаар бэлтгэлээ. Тус төслийг хэрэгжүүлж байгаа анхны тосгон бол Хэтбид Сүдик тосгон. 2022 онд сонгогдож төслийг туршилтаар хэрэгжүүлснээр өнөөдөр тосгоны иргэд хэдийн ашиг шимийн хүртээд эхэлж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн баг бүгд найрамдах Солонгос улсын Хэтбид Сүдик тосгонд зочлон нарны цахилгаан станцын талбайтай танилцлаа. Монгол улсаас манай тосхоныг зорин ирсэн та бүхэндээ баярлалаа. Манай тосхон хүн янрын хэмээх газарт байрладаг. Нийт 70 орчим өрхтэй 150 орчим хүн амьдардаг. Солонгосын жирийн нэгэн хөдөө тосхон. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай тосхон нарны эрчим хүчний төслөө амжилттай хэрэгжүүлснээрээ олон хүн танигдж эхэлсэн. Энэ төслийн хамгийн үн цэнтэй зүйл нь станцаас олсон орлогоо тосхондоо бүрэн үлддэгт оршдог. Тэр орлогоороо бид иргэдийнхээ нийгмийн халамж ахуй амьдрал тосхоны хөгжилд хөрөнгө оруулдаг. Өөрөөр хэлбэл нарны эрчим хүчний үр өгөөжийг тосхоны хүн бүр хамтдаа хүртдэг гэсэн үг. Ийм учраас манай тосхон доктортой хөгжил иргэддээ өгөөжөө хүртээдэг сайн жишээ болсон гэж бид үздэг. Залуус нь хот руу шилжиж тосхон дахмад наснууд үлддэг. Өдөө аж ахуйн орлого тогтворгүй, эрчим хүчний зардал өндөр, тосгоны амьдралын чанар хоттой харьцуулахад хоцрогдож эхэлдэг. Энэ бол зөвхөн Солонгосын биш, Азийн олон орны өмнө тулгарсан нийтлэг дүр зураг юм. Ийм нөхцөлд бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар шинэ гарц ирэл хийсэн нь орон нутгийн байгалийн нөөцийг орон нутгийн иргэдийн орлого болгох гэсэн санаа байлаа. Өөрөөр хэлбэл салхи ихтэй газар бол салхины эрчим хүч, нар их тусдаг газарт нарны эрчим хүчийг ашиглаж зөвхөн төвлөрсөн том компаниуд ашиг олох бус тухайн нутагт амьдарч байгаа иргэд өөрсдөө ашиг хүртдэг тогтолцоо бий болгохыг зорж байна. Ингэснээр нарны станц зөвхөн эрчим хүчний байгууламж биш, харин тосгоны эдийн засгийн шинэ их үүсвэр болж байгаа юм аа. 2021 оноос иргэдийн оролцоотой нарны эрчим хүчний тосгоны төслийг хэрэгжүүлж эхэлсэн өмнө нь нарны цахилгаан станцуудын ашиг орлогыг ихэвчлэн компаниуд хүртдэг байсан бол энэ төслөөр иргэд өөрсдөө станцаа эзэмшиж удирдан орлого нь тосгондоо үлддэг болсон. Хүү янрын тосхон энэ загварыг амжилттай хэрэгжүүлсэн жишээ болсон учраас 2026 оноос төслийг нарны орлоготой тосхон үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж байна. Одоо засгийн газар энэхүү загварыг улс орон даяар хэрэгжүүлэхээр шинэ тосгодыг сонгон шалгаруулж иргэдэд бодит өгөөжтэй тогтвортой хөгжлийн тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа юм. Бүгд найрамдах Солонгос улс бол аж үйлдвэрлэл өндөр эдийн засагтай орон. Тухайн улс дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлээ төрөлжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, орон нутагт тархмал их үүсвэр бий болгохыг зорж байна. Тэдний хэрэгжүүлэх нарны гэрлийн орлоготой тосгон төсөл нь хоосон талбай, нөөц газар, усан сан, трэлингийн зарим бүсэд нарны цахилгаан станц байгуулж, тэндээс олсон ашгийг тухайн тосгоны оршин суугчдад хуваарлах, орон нутгийн эрчим хүчний хараат бус байдлыг нэмэгдүүлэх, мөн хөдөөгийн эдийн засгийг сэргээх зорилготой юм. Хэтбид Сүдик тосхон ойролцоогоор 70 өрх
150 орчим оршин суугчтай. Тосгоны бүх нийтийн хурлын шийдвэрээр ойролцоогоор 1 тэрбум 515 сая воны төсөв төртөгтэй 988 кВт хүчин чадалтай нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэсэн эрчим хүчийг борлуулсан ашгийг оршин суугчид хамтран зарцуулах боломжтой. Эрчим хүчний орлогод түшиглэн бие даасан тосгоны экосистемийг бүрдүүлснээр тосгоны аялал, соёлын арга хэмжээ, үн төлбөргүй автобусны үйлчилгээ болон нийтийн хоолны газар, нарны цахилгаан станцын офис зэргийг ажилуулж, иргэдийг ая тухтай зорчход анхаарч байна. Энэ төсөл хэрэгжснээр манай тосгон тогтмол орлоготой болсон. Тэр орлогоор ахмадуудад зориулсан олон үйлчилгээ бий болсон. Өмнө нь 7 хоногт 1-2 удаа цуулгардаг байсан бол одоо бараг өдөр бүр уулзсан хамтдаа хооллож цагийг сайхан өнгөрөөдөг болсон. Мөн төслийн орлогоор тосгоны автобус худалдан авч шатхуун жолоочийн зардлыг бүрэн санхүүжүүлдэг. Ингэснээр ахмад наснууд эмнэлэг зах, сургалт арга хэмжээнд үн төлбөргүй зорчдог болсон. Ялангуяа алхахад хүндрэлтэй өндөр наснуудад энэ үйлчилгээ маш их дэм болж байна. Нарны эрчим хүчний төслийн үр өгөөж иргэдийн өдөр тутмын амьдралд бодитоор хүрч байгаад бид үнэхээр баяртай байна. Солонгосчууд зөвхөн ногоон бодлого эрчим хүчний талаар нэг талыг барьсангүй. Тэд иргэдийн амжиргаатай холбох замаар төлөвлөжээ. Одоогоор хэд бид сүүдийг тосгоны иргэд сард 10 сая воны ашиг олдог. Ашигаа оршин суугчдын халамж, нийтийн эзэмшилд зарцуулж байгаа юм. Мөн цахилгаан станцын үйл ажиллагааны ашигын 40 хүртэл хувийг тосгоны хамтын санд төвлөрүүлж байна. Тухайн сангаар дамжуулан тосгоны зам, нийтийн эзэмшлийн байгууламж, техник технологи, ажлын байр зэргийг сайжруулах боломж бүрдэж байгаа юм. Үүний нэг жишээ нь тосгоны хүлэмжинд дэх ширээний теннисний талбай болон гроунд гольфийн талбай ажиллуулж байна. Мөн нийтийн үнгүй хоолны газар, үйлчилгээний газруудыг бий болгосноор ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. Сэргээгдэх эрчим хүч. Бүгд найрамдах Солонгос улс 2026 онд улсын хэмжээнд 700 байршилд нарны гэрлийн орлоготой тосгон байгуулахаар зорж байгаа юм. Төслийг дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, хүнс хөдөө аж ахуй, орон нутгийн яам, уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам хамтран дэмжлэг үзүүлнэ. Нарны цахилгаан станц барихад анхны өртөг өндөр хэдий ч засгийн газрын сэргээгдэх эрчим хүчний санхүүжилтийг татан төвлөрүүлэх боломжтой. Ингэснээр нийт суйрлуулалтын зардлын 85 хүртэлх хувийг бага хүүтэй урт хугацааны зээлээр шийдвэрлэнэ. Төслийн тендерийн дагуу шаардлагадах тосгоны өөрийн санхүүжилтийн хамгийн доод хэмжээ болох 15%-ийг тосгоны хамтын сан эсвэл иргэдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр бүрдүүлэх боломжтой тул их хэмжээний хөрөнгө босгох, өрийн дарамтгүйгээр төсөлд оролцох боломжтой юм байна. Мөн дотоод хэрэг аюулгүй байдлын яамны удир дэмжийн дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эзэмшлийн сул газар, төрийн байгууллагын дээвэр, замын хажуугийн налуу газар, нийтийн газар зэргийг ашигласнаар оршин суугчдын байгалийн үзэмж, амьдрах орчныг алдагдуулахгүйгээр төслийг аюулгүй хэрэгжүүлэх юм аа. Анхны төслийг хэрэгжүүлэх үед нийт хөрөнгө оруулалтын 90%-ийг засгийн газрын хөнгөлөлттэй санхүүжилтээр шийдвэрлэн үлдсэн 10% нь манай тосгон өөрсдийн хөрөнгөөр бүрдүүлсэн юм а. Харин энэ жил хэрэгжиж эхэлж байгаа шинэ төслийн санхүүжилтийн бүтэц өөрчлөгдөөд засгийн газар 85%-ийг, тосгон 15%-ийг хариуцах боллоо. Гэхдээ бид өмнөх нарны эрчим хүчний төслөөс олсон орлогоо тогтмол хуримтлуулж ирсэн болохоор өөрсдөө хариуцах 15% хөрөнгө оруулалтыг ямар нэгэн хүндрэлгүйгээр хуримтлалын сангаасаа бүрэн санхүүжүүлэх боломжтой болсон. Энэ төслийн үр өгөөж тосгондоо үлдэж дараагийн бүтээн байгуулалт шинэ хөрөнгө оруулалтын их усур болж чаддгийн бодит жишээ боллоо. Нарны системийн үндсэн бүрэлдэхүүнд нарны хавтан, инвертер, холбоолтын кабель, бэхэлгээний хийц, цахилгаан хамгаалтын төхөөрөмж зэрэг багтдаг. Энэ дундаа нарны хавтан нь сэргээгдэх эрчим хүчний хамгийн үр ашигтай байгаль орчинд ээлтэй технологийн нэг юм. Зөв төлөвлөж чанартай тоног төхөөрөмж сонгон суйрлуулбал олон жилийн турш тогтвортой цахилгаан үйлдвэрлэж эрчим хүчний зардлыг бууруулах боломжтой. Мөн байгаль орчинд ээлтэй цахилгааны зардлыг бууруулдаг, ашиглалтын хугацаа урт, засвар үйлчилгээ бага шаарддаг, алслагдсан бүсийг цахилгаанаар хангах боломж байна.
нарны эрчим хүчийг алслагдсан бүс нутагт ашиглах боломжтой гэдгээр илүү давуу тал тайна. Цахилгаан шугам сүлжээ хүрээгүй хөдөө орон нутаг, малчтын хот айл, уул уурхайн төрөл суурин, аялал жуулчлалын бааз зэрэг газруудад маш тохиромжтой байна. Ингэхдээ оршин суугчдад ямар хэлбэрээр хүрэх вэ гэдэг нь чухал. Үүнд орчны тогтчлолд, хүүхэд залуустад зориулсан хөрөнгө оруулалт, эрсдлийн болон хуримтлалын сан гэх мэт. Тосгоны оршин суугчдын хэлж байгаагаар нарны гэрлийн орлоготой тосгон төслийн үр дүнд тосгоны оршин суугчид сар бүр тогтмол тэтгэвэр хэлбэрийн орлоготой болох боломжтой. Ингэснээр өрхийн орлогыг нэмэгдүүлж, тосгоны эдийн засгийг идэвхжүүлэх юм. Тосгоны нэгдсэн санд тодорхой орлогыг төвлөрүүлж, бүх насныханд хүртээмжтэй байдлаар зарцуулах давуу тал байна. Манайхын төсөлд анх 15 жилийн өмнө оролцсон. Тухайн үед нэг өрх ойролцоогоор 10 сая воныг хөрөнгө оруулалт хийсэн. Эхэндээ ийм их мөнгө гаргах хэрэг байна уу да гэж гэр бүлийнхэн маань эргэлзэж байлаа. Гэхдээ нарны цахилгаан станц ашиглалтанд орсноор үр дүн нь маш хурдан мэдрэгдлээ. Өмнө нь цахилгааны төлбөр сарда 100,000 вон орчим гардаг байсан бол одоо дунджаар 10,000 хүрэхтэй өгөөтэй л төлдөг болсон. Өөрөөр хэлбэл манай өрхийн цахилгааны хэрэгцээг нарны эрчим хүч бараг бүхэлд нь хангаж байна. Илүүдл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлж борлуулах боломж байдаг ч гэсэн манайхны хувьд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ ихэнхийг өөрсдөө хэрэглэдэг юм уу? Хамгийн том өөрчлөлт нь цахилгааны зардал эрс буурч өрхийн санхүүд бодит хэмнэлт авчирсан явдал юм. Анх энэ төслийг хэрэгжүүлэхэд оруулах хөрөнгө нэлээд өндөр байсан болохоор олон хүн эргэлзэж татгалзах хандлагатай байсан. Гэхдээ одоо эргээд харахад шийдвэр хамгийн зөв сонголт байжээ гэж бодогдтiin. Өнөөдөр энэ төсөл зөвхөн манай гэр бүлд ашгаа өгөө зогсохгүй, тосгон бүхэлдээ өөрчлөгдлөө. Иргэдийн амьдрал сайжирч, тосгоны уур амьсгалч илүү халуун дулаан боллоо. Хамгийн сайхан нь хүмүүс илүү ойртон байнга уулзаж бие сандаг болсон байна. Хин өрөв, хин ирээгүй вэ гэдэл асуугаад нэгнээ эрж сургалдаг болсон. Манай тосгоны зүгээр нэг хөршүүдийн нэгдэл бишээ. Нэг том гэр бүл мэт болгосон байна. Тийм болохоор энэ төслийн хамгийн том үр өгөөж нь зөвхөн эдийн засгийн ашигч биш, харин хүмүүсийг улам ойртуулж, хамтын нийгэмлэгийг илүү бат бөх болгосон явдал гэж би боддгоо. Төслийг хэрэгжүүлэхэд өмнө нь газар чөлөөлөлт болон санхүүжилт, оршин суугчдын хоорондын зөрчил, орон нутгийн захиргааны үүрэг оролцоо сулгээд олон асуудал тулгардаг байна. Үүний шийдэл нь холбогдох яамдын чадварыг нэгтгэж, орон нутгийн засаг захиргааны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлснээр төслийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой. Тэгвэл нарны гэрлийн орлоготой тосгон төслийн урт хугацааны зорилтод 2030 он хүртэл хугацаанд нийт 2500 гаруй байршилд нарны станц байгуулна. 2026 онд шаардлагадах төсвийг 544.8 тэрбум вон байхаар бүгд наримдах солонгос улсын уур амьсгал эрчим хүчний яамнаас тооцоолсон байна. Төслийг хэрэгжүүлэхийн өмнө олон талын судалгааг хийсэн байх шаардлагатай. Тухайлбал байршил, цахилгаан дамжуулах сүлжээ, санхүүгийн тооцоо, иргэдийн оролцооны загвар, байгаль орчны үнэлгээ зэрэг судалгаанд үндэслэнэ. Хамтарсан ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг батлан, эрэлт хэрэгцээний судалгаа болон бүсчлэн тогтоох зэрэг ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлэхээр тусгаж байна. Энэ бол дөрвөн яам хамтран хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний төсөл. Байгаль орчны яам төслийн хэрэгжилт нарны цахилгаан станцын ашиглалт болон түүнээс бий болсон үр өгөөжийг иргэдэд хүргэх ажлыг голлон хариуцдаг. 1 мегаваттын хүчин чадалтай станцын хөрөнгө оруулалт ойролцоогоор 1.2 тэрбум вон байдаг. Энэний 85%-ийг төр урт хугацааны хөнгөлөлтөө зээлээр санхүүжүүлж, үлдсэн 15%-ийг тухайн тосгоны иргэд өөрсдөө бүрдүүлдэг. Миний бодлоор Монгол улс нарны эрчим хүчийг хөгжүүлэх асар их боломжтой. Жилийн ихэнх хугацаанд нарлаг байдаг мөн өргөн уудам газар нутагтай нь хамгийн том давуу болох юм. Тиймээс Солонгост хэрэгжиж байгаа жижиг хэмжээний тосгоны төслөөр хязгаарлагдахгүй илүү том хүчин чадалтай нарны эрчим хүчний станцуудыг байгуулж чадвал дотоодын эрчим хүчний хэрэгцээг өөрсдөө хангаж эрчим хүчний хараат байдлыг бууруулах бүрэн боломжтой гэж би үздэг.
Энэ жилээс хэрэгжиж эхэлсэн нарны орлоготой тосхон хөтөлбөр нь өмнөх туршлагад тулгуурлан боловсруулсан шинэ шатны төсөл. Хүү янрын тосхон өмнөх төслийг хамгийн амжилттай хэрэгжүүлж, нарны эрчим хүчнээс олсон орлогоо иргэдийн сайн сайхан нийтийн үйлчилгээ, тосхны хөгжилд үр ашигтай зарцуулсан шилдэг жишээ болсон. Ийм амжилтад тулгуурсан засгийн газар энэ загварыг үндэсний хэмжээнд бодлогоор дэмжиж, улс орон даяар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн гол зорилго нь орлогыг хувь хүнд шууд хуваарлах бус эхний ээлжинд нийтийн эрх ашигт зориулах явдал юм. Тухайлбал ахмадын үйлчилгээ, нийтийн тээвэр, олон нийтийн байгууламж зэрэгт хөрөнгө оруулснаар тосгоны иргэдийн амьдралын чанар бүхэлдээ дээшилдэг. Бид энэ туршилгаа цаашид улам хөгжүүлж, илүү олон тосгонд нутагшуулах нь тогтвортой хөгжлийн зөв зам гэж үзэж байна. Төслийг улсын хэмжээнд дэлгэрүүлэхийн тулд холбогдох газруудын үүргийг хуваарлсан байна. Нэгдэг үерт засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг байгуулж, төслийн төлөвлөлт зохицуулалт, тосгоныг бүсчлэн тогтоох зэрэг ерөнхий удирдлагаар хангах юм. Хоёрдугаарт төслийг хэрэгжүүлэх хууль тогтоомж удир дамжиг мөрдүүлэх, төр хувийн хвшлийн хамтарсан дэмжлэг үзүүлнэ. Мөн оршин суугчдын бодит эрэлт хэрэгцээ тулгарч байгаа хүндрэлийг илрүүлж, зөвшөөрөл лицензийг шуурхай шийдвэрлэх үүрэгтэй байна. Хэдбит сүүдийг тосхон бүгд Найрамдах Солонгос улсын засгийн газрын 2500 тосхон үндэсний бодлогын анхны нарны орлоготой тосхон юм. Энэ төсөл нь энгийн нэг сэргээгдэх эрчим хүчний төсөл бус хөдөөгийн хөгжлийн шинэ бодлого гэж үзэж байна. Мөн тосгоны эдийн засгийг сэргээх, ахмад наснуудын орлогыг нэмэгдүүлэх, залуучуудыг нутагтаа ажиллаж амьдрах боломж бүрдүүлэх ач холбогдолтой. Тосгоны иргэд зогсоол, дээвэр, хоосон орон зайг ашиглаж нарны станц байгуулах нь сэргээгдэх эрчим хүчний шилдэг жишээ гэдгийг оршин суугчид онцолж байлаа. Бүгд Найрамдах Солонгос улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа нарны гэрлийн орлоготой тосхон төсөл нь нэг талаас сэргээгдэх эрчим хүчний бодлого, нөгөө талаас хөдөөгийн хөгжлийн бодлого, цаашлаад иргэдийн оролцоонд тулгуурласан орлогын шинэ загвар гэдгийг нэвтрүүлгээрээ бэлтгэн хүргэлээ.